Жилд автослын улмаас 1289 хүн гэмтэж 558 хүн нас орж байна. Улсын хэмжээнд жилийн дундаж бүртгэгддэг автослын тохиолдол дунджаар 32,100 байдаг бөгөөд үүнээс үүдэлтэй эдийн засгийн хохирол 10,2 тэрбум төгрөг болж байгаа юм а. Тэр дундаа хурд хэтрүүлснээс шалтгаалсан осол багагүй хувийг эзэлж байна. Хурд хэтрүүлэх зөрчил их хвчлэн хотын захын замд ихээр гардаг тул өнөөдөр тээврийн цагдаагийн албаны сонгиархан дүүрэгдэх замын цагдаагийн хилцсээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгууллаа. Өнгөрсөн онд 2019 онд зам тээврийн ус цэргийн улмаас 561 хүн амнаас алдсан байгаа улсын хэмжээнд. За сонгиархан дүүргийн хэмжээнд зам тээврийн усын улмаас 46 иргэн амнаас алдсан. За үүнээс 27 иргэн нь явган зураг шилбээр замын хөдөлгөөнд оролцож байгаа амнаас алдсан. За 17 нь тээврийн хэсгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа амнаас алдсан. Нэг жолоо шилбээр замын хөдөлгөөнд оролцож байгаа амнаас алдсан тохиолдлууд байгаа. За тэгэхээр ерөнхийдөө энэ цагдаагийн албаагч байхгүй гэдэг юм уу, энэ аслагдсан замууд дээр хөвчлэн зам тээврийн ослууд бол гарсан байгаа. Үүний үндсэн дээр энэ тээврийн цагдаагийн албаа, сонгиархан дүүрэгдэх замын цагдаагийн хэлцээ албаагч нар энэ аслагдсан тэгүүд дээр постоо тавьж байгаа. За энэ товчооны зам, толгойд орбит дахилт гэдэг юм уу те, баян шүзмслэ, баруунстай гэдэг юм. Иймэрхүү зам аслагдсан замууд дээр албаагч нар хян шалгалтыг бол тавьж эрхэмжүүлээ ажиллаж байна. Хурд тохируулаагүй нь олон улс оронд зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог бөгөөд энэ нь шинэ залуу жолооч нартай холбоотой байна. Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5% буурдаг гэж олон улсад үздэг. Автомашинаар хурд багтаа явах тусам ослын үед хохирол баг учирдаг тул жолоочтой хурдаа хасч тогтоосон хязгаарыг мөрдөж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна. Ер нь яг зөвшөөрөгдөх дээд хурд нь хэд үдэм болоо энэ талаар мэдхүү. Суурин газар болохоор 60 гэдэг байна. Тэгээ би сая нэг ажилтаа болоод тэр оронд амир нэг бүх юм мартчихад яарсандаа болвол тэгэл анжих яараал. За. Тийм. Тэр энэ босоод жолооч нартай санд шилхүүг байна уу? Тэгээд хурдаа тохируулж яваарай гэж. Би сая нэг тэнд бас нэг замын дээр мэр ч юм уу нэг хэдэн километр цагийн хурдтай явмаа гэсэн тийм тэмдэглэлээ байсан бол би нэг бас хурдаа хасаад тэмдэглэг байх анзаарахгүй тэгээд яарсандаа болол тэгэл ерөнхийдөө мэдж байгаа. Дөрмөө бол мэдж байгаа. За та иймэрхүү зуршил мэдж байгаа юу гэдээ одоо зуршил гаргасан хэрнээс асуухаар мэдж байгаа. Гэхдээ би одоо энэ зуршлыг бол гаргахгүй байна гэж бодсон юм аа. Жишээлбэл одоо хурд бол 90 км/цаг ч юм уу 100 км/цагийн хурдтай бол зөвшөөрөгдсөн хурднаас илүү цагаар бол явж байгаа. Тэгээ зогсоогоо шалгангууд гайгүй штэ гэж бодож байгаа хгүй. Энэ нь болохоор гарах үр дагавар нь бол сөрөг байдгийг бол манай иргэд маань мэдхгүй. Хурд хэтрүүлсийн улмаас бүрэн бус тээврийгчтэй замын хөдөлгөөнд оролцож ивэл дугуйн мултарч унах ч гэдэм үү. Эсвэл урдуур нэг явган зорчигч орж ирдэг ч юм уу те. Тэгээ зогсоо гарах хэмжээг авч чадахгүй нөгөө хүний амнаас сэдвэрэн хохирох тохиолдол нэлээдгүй байдаг учраас ер нь бол анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байгаа. Хурд хэтрүүлж дүрм зөрчиж байгаа жолооч бүр хуульд заасан зөвшөөрөгдөх дээд хурдыг маш сайн мэдж явах юм а. Гэсэн хэдий ч мэддэг хэрнээ ингэж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулж байгаа үйлдэлээ яарад гэсэн үгээр л тайлбарлаж байна. Үзэгчид та бүхэн жолооны ард суусан л бол хурдаа зөв тохируулж эрүүл мэндэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя.